За амьдрал хэрэг. За тэгэхээр сайн дэш би зур залхуур удсан юм аа. Бичлэг хийн гэж залхуу өрөөд тэгээд нэг хийсэн чинь байхгүй ангаасаар агаал ингээл нэг таарлалаа. Тэгээд залхуурлыг давах ганцхан арга байд юм байна. Тэр нь зүгээр бичлэгээ хийх юм байлээ тий. За ямар ч хэлсэн хэдүүлэн энэ удаагийн чек-инээр болохоор штэ тий. Дараа 7 хоногт ингээд нэг энергийн хувьд яг юу болох нэ гэдгийг хэдүүлээ. Богинохон байдлаар, хөнгөн байдлаар харцгаая заяа. Тэгээд 00 цэнта. Мэдээж хамгийн ихний ордоор хоньны орд ингээд шалгарчаа. Гэтэ нэр яалтчуд би өнгөрсөн 7 хоног жоо ингээд яг бичлэг хийхээр л залхуурэл сквад нэг өөртөө нэг шалтгаан гаргаж ирээлээс л да. Тэгээд яж захт нь одоо залхуурал гэдэг зүйлийг одоо яаж давдаг ч юм уу гэж. Зя опа. Яг хөө тиймээс хавтан зяасүл яваа ингээд тийм. Оо. За тэгэхээр хэдүүлээ жоохон толгоогоо ажиллуулцгаая. За хамгийн эхэлж одоо бидний нэг алдарт бод гаргийн буцалтай гарч ирж байгаа. Угаасаа энэ нэг жилдээ 2 удаа ч илүү болоод байдсан шүү дээ. Тэгээ энийг зөв хэдүүлээ ингэж ойлгочихъя. Нөх амар сүртэй зүйл биш аахгүй юу? Яг ярих юм бол зүгээр бид нэр unfinished буюу дуусгаагүй ажлуудаа дуусгах нэг амар гоё цаг хугацаа гаргаж ирдэг гэдгийг ойлгоход ингэ болж байгаа маа. Тэгээ би энэ талаар бичлэг хийж лээсэн таад миний YouTube-ийг хайгаад үзэх юм бол нэг миний юу хэлэх гээд байгааг айгүй сайн ойлгох байх. Яаж вэ гэвэл штэ те the sun card гарч ирж байгаа байхгүй юу? Юу вэ гэвэл миний нэг амар хуншаад байдаг Kabbalah гэх spiritual ингээд нэг idea-н дээр хамгийн их ингээд нэг гэрэлтэй үе болохоор ингээд нэг 7-8 сарыг бэлэгддэг тийм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бидний амьдралд маш ингээд нэг гой үйл явдлууд, нөхцөл байдлууд болохын ингээд нэг бэлэгдлэр явдаггүй символоор. Гэхдээ биднэрт асуудал байдаг нь юу вэ гэвэл бид нар тэр гэрлийг хүлээж авч чадах уу гэдэг нь асуудал байдаг байхгүй. Жишээлбэл бодоод үзье. Тэнийг 4 настай дүүч ингээд iPhone 17 Pro Max авч ивэл би л авдаг салаавч өнөөдөөс нь тий. Үнэхээр гоё уцаамаар тэгвэл чи юу ачих? iPhone 10 бариад үсчих. Тэгээд наадхаа нэг айтайхан шиг ингээ бариад ингээд хөрхнэг ингээ байж байгаа юм л яг дараачийн удаа наадхаа чаар сайжруулж гэдэг утгаар л ингээ ярьдаг байхгүй юу. Same-с бидрээ ингээд universe-ийн хувьд бол 4 настай хүүхдгээ ойлгочих болж байгаа. Юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл хэрвээ чи яг одоо маш ингээд тодорхойгүй нөхцөл байдал ингээд байгаад байгаа бол тэ нэг ихтгэл найдвараа алдсан ингээд нөхцөл байдал дээр нүүр тулж байгаа бол наа чи ингээд сайн идэх байгаа байхгүй юу. Юу гэсэн үг вэ гэвэл наад бүхэн ингээд эргэлзээ зовлон тэнгүүтээ тохгүй мэдрэмжүүд чинь яг үнэндээ delusion байсан. Delusion гэдэг нь хий хоосон зүйл. Эцэст бид нэр үргэлж өөрөө өөрсдийнх нь delusion донд амьдардаг нь үнэн бохгүй юу? Тиймээс энэ ингээд нэг 7 хоног болохоор та хэд хувьд бол юу болох вэ гэвэл delusion донд ингээд байх гал байл та. Тэгээ нэг нүдэ болгоцсон. Тэгээ нэг бүх зүйл ингээд итгэл найдруу ингээд жиж байгаад байгаа юм шиг те. Тэгвэл энэ нөхцөл байдлыг хэрхэн яаж давах вэ гэдгийг би зөвлөгөөрөөс харж өгье заа. Одоо болохоор хэдүүлээ энэ дээр ингээд жоохон ингээд фокус өгцгөө. Тэгээд энэ 7 хоног та дэвд бол нэг гацаатай 7 хоног болох гол байл да Tower үзэр ингээд доошоо. Тэгээ Emperor үзэр ингээд нэг доошоо гарч ирж байгаа байхгүй юу? Юу гэж ингээд нэг хэдүүлээ массаар нь ойлгож болох вэ гэвэл таад өөртөө энэ 7 хоног хэрвээ чадалгүй юм шиг мэдэрч байгаа бол хэрвээ энэ 7 хоног таадад гарц байхгүй хэрвээ энэ 7 хоног таад ингээд найдлага өгчээсэн нөхцөл байдал үйл явдлууд энэ юу ч байж болно те ажил байж болно хайр дурлал байж болно whatever the case энэ боломжийн гацаанд ингээд нэг орж байгаа бол яг үнэндээ эн чинь цаанаа шалтгаантай байсан. Шалтгаан нь болохоор тэрүүний зоос 2 байсан байгаа байхгүй юу? Та хэдэд одоо өөртөө амьдралыг шинээр чиглэлээ тодорхойлох боломжийг чинь олгоод бүх юм чинь гацаагаад байгаа байхгүй юу? Тэгэхгүй болохоор ингээд
таадад ингээд хийчи болохыг бүтээчээ гэхээр ингээд юмнууд чинь ингээд хацаад байгаа. Наа чи болохоор таад чиглэлээ олохгүй байгаа юм чи яаж чи урагшаа явах вэ гэдгийг юунаас ингээд чамд ингээд сануулад байгаа байхгүй юу. Тиймээс энэ 7 хоног яг шинэ юмыг ингээд эхлүүлэх пэйжж ингээд нэг урагшлахаас илүүтэйгээр хоошоо жоохон ингээд сууж агаад би юун дээр ингээд байнга алтаад байна. Миний асуудлууд ингээд юу байсан бэ? Би одоо юуг бас орхиж явах хэрэгтэй вэ гэдэг байгаа байхгүй юу. Ялангуяа чамайг хоошоо татдаг харилцаанууд, ялангуяа чамайг тухгүй байлгадаг ингээд нэг хүмүүс эдрээс ингээд нэг холдох цагийг олгож байгаа байхгүй юу. Энэ 7 хоногийн энерги нь. Тэгэнгүүтээ хэрвээ штэ хухаас ингээд нэг өнөө ордныхан байгаа бол за энэ 7 хоног яа нэг хөнгөн байдлаар хөрхөө ингээд нэг болцоонуудын боломжууд ингээд олдоод байгаа юм биш үү? Боол аяг, боол илттэйгээ хамт ингээд байна гэдэг чинь хөөрхөн л шүү дээ. Тэгэл Empress үзэр гарч ирж байгаа байхгүй юу? Юу байгвал энэ 7 хоног одоо таад ингээд яг өөрийгөө reflect буюу миний дотор юу болоод байгаа айгуу сайн ингээд нэг анзаараад тэрүүнтэйгээ нүүр тулаад давсан цагт цаашаа ингээд нэг бүх зүйл ингээ аятайхан болох эхлэлийг тавих 7 хоног болж байна гэж ойлгож болж байна. Тиймээс энэ 7 хоног жоохон delusional ингээ болох гээд байна. Delusional гэдэг нь хийсвэр ингээ болох гээд байна гэсэн. Энээс ингээд нэг сэргийлэх нь юу вэ гэвэл жоохон шууд юу байна. Өөртөө honest байж эхэлдэг байхгүй. За. Цухтагаад байсан юмнуудтайгаа сайн нүүр тулъя те. Гэдэг ч юм уу. Зөвлөгөө авч өгье. Чана опа. Яг зөв. Дөрвөн сав доошоо. Таад нэг өдөж юм шиг илүү хөсөг тусам тэр хүсээд байгаа зүйл чинь яг таад бөхслөө өрчлөөд идэв санагддаг уу? Тэ. Энэ болцоол өстой гоё олон даа гэж амар найдлага өнгөс яг өдөж байгаа юм шиг бороо ордог ч юм аа тэ. Бидэд яг одоо ингэ заавал хөвсгөл явна гэж байгаа л тэ. Яг ингэ чухал үед ингэ чухал хүн ингэ алга болцсон байждаг ч юм аа тэ. Энэ ажлыг болгоно гэл зүтгээд ингэ наангууд ингэ тэр нь яг болдгоо тэ нэг яг өдөж байгаа юм шиг. Энэ үед шийдэл болон сонголт гаргах гэдэг нэг ингэ нэг шаардлага байдгүй байхгүй юу? Яг л хойноос нь кармик тоор ингээд нэг дээшээ гарч ирж байгаа. Яг ямар нэг юмнууд гацаанд ороод цогсон байдалд орох, уналт ингээд орж байгаа үед бид нарыг яг үндэ тайван байгаад гэрхээ ажигч ингээд нэг байх хэрэгтэй шүү гэдэг юунээр сүргэл сануулдаг байхгүй. Яаж байвал нөгөө багахад нэг юм дүдээ ингээд бүрсгэх юм бол нэг тодорч гарч ирдэг зургууд өгдөө штэ. Яг та энэ нөхцөл бодит амьдралч яг тийм байгаад байгаа байхгүй. Амьдрал яг ингээд ирээлцсэн те яг юуг барьж авахаа мэдгүй яахаа мэдгүй байгаа бол за зүгээр хоошоо жоохон сууж агаад фокус авах. Би юу мэдэрч байна? Миний акшн буюу үйлдэл юу байна? Би юуны төлөө ингээд нэг урагшлах хэрэгтэй? Хөдөлгөөнөө хийхээ өмнө би юуг анзаарах хэрэгтэй вэ? Яг энэ нэг юм сон мэдрэмжүүдээ ингээд нэг анзаар сурах хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол ингээд нэг таадын хөдөлгөөнч угаасаа удахгүй гарч ирэн заяа. Өсрэл угаасаа ингээд 4-5 хоногийн дараа ингээд нэг таадад мангар үйл явдлууд гарч ирнэ. Одоогоор зүгээр хоошоо суугаад тайвшраад тэгээд өөрийнх нь оюун санаагаа болон сэтгэл хөдлөлөө аль болох нэг peaceful буюу нэг жоохон inner peace олох нь чухал байгаа байхгүй. Тэгэхгүйгээр ингээд нэг гүөх юм бол хэцүү л дээ. Тэгээ бодоод үзэлтэй. Нэг хоёр сүгчин байдаг гэсэн. Нэг сүгчин ажлынх нь 8 цагаар ингээд модоо ингээд тасалж байгаа байхгүй. Нөгөө сүгчин болохоор ажлынх нь 4 цаг л модоо таслан үлдэгдэл 4 цагт нь амардаг гэж байгаа. Яасан ч нэг үр дүн адилхан. Гэтэ нөгөө амардаг сүгчин болохоор амарч байгаа хугацаанд сүхээ ирлээд байгаа байхгүй. Тиймээс таадыг маань ингээд нэг сүхээ ирлэх хугацааг цаанаас ч олгоод байгаа болохоор ямар нэгэн үйл явдал нөхцөл байдлыг болгож бүтээх гэж нөх амир яраад дими юм биш үү гэдэг зөвлөгөө нөзөр байгаа байхгүй юу. Яарахынхаа өмнө эхлээд жоохон тайвширч бодож байгаа.
Тэгээд хүлээмжшүүр нөхцөл байдлаа эхлээд. Санаа магаз нөхцөл байдлаа хүлээмжшүүр гэдэг нь харин л дээ, тэ. Зя. Дараагийн арт. Вау. Өхрийн арт. Энэ бод гаригтайгаар давхцаад бас энэ 7 хоног ер нь энерги энэ 7 хоног юу болж ийнэ вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. Их амархан шүү. I said хамгийн амархан зүйл бол зя. Yes. За хэдүүлээ нэг ойлголтыг олж авъя. Fix sign гэж яддаг те. Өхөр ордог, арслан ордог, хилэнц ордог, хомох ордог. Эдгээр яг ямар байдэ? Шийдвэр гарах гэж удд юм аа. Гэтэ нэг шийдвэр гаргачвал шийдвэр гээд бас ингээд зөрөгтэйгээр хөдөлдөг байхгүй юу? 10 хэлд байна уу? Өөрөлд үзэртэй таваз. Бууж өгөх цаг нь ингээд нөгөө болж байгаа юм болов гэж ингээд хөзөр дээр ингээд гарч ирж байгаа байхгүй. Та амьдралынхаа хэсгүүдийг харж үзтээ 5 яахтайгаар. Яг яаж харах вэ гэвэл нэг юм fix sign-ууд ямар нэгэн асуудал гарч ирэнгүүт энийг дагуу шийдэх хэрэгтэй. Би энийг ингээд нөгөө нэг картаатах матгах зүгээр ер нь пижгэнчдэг байхгүй юу? Тэгэд хичээгээд яг үр дүн ингээд нөгөө нэг гарч ирэхгүй хичээгээд чи ямар ч ингээд хойшлсон ч байхгүй, урагшсан ч байхгүй. Тэгээ чамааг ингээд унгаад байгаа нөхцөл байдал дээр чи бууж өгөх цаг нь болсон болоо гэдэг үзэр. Чи 90 дээр нь харж үзээрэй. Найз нөхдөй асуудлууд байна уу? Хайр дурлал байна уу? Ажил байна уу? Шинээр эхлүүлж байгаа төсөлчин байна уу? Яг үнэхэрийн за болио доо гэдэг нөхцөл байдлуу те. Үнэхэрийн би цаашаа хөдөлж чадахгүй юм байна. Үнэхээр би энийг дахиж ингэж болохыг бүтээхэд бол чадахгүй юм шүү гэдэг нөхцөл байдал байвал бууж өгөхөд яг зөв цаг болж байгаа байхгүй юу? Бууж өгнө гэдэг нь яг үүндээ тэр үр дүнгээс бууж өгөхийг хэлээд байгаа. Би бууж өгнө гэдэг нь одоо нэг цагаалчаар шидэд өөлөө цоо гэж бол хэлээгөө. Үр дүнгээс сорогдохоо байлаа. Тэгээ энийг дагуул болох ёстой гэдэг зүйлийг орхиж сурах хэрэгтэй байхгүй юу? Энийг болохоор яаж ингэ олох вэ гэвэл хамгийн possessive буюу нэг зүйл дээр яг нам ингээд зурчдаг орчиж одоо танаа орчууд дээ. Тэгээд заримдаа бид нэр буугаад өгөх сурангуут ялангуяа тэр яг ингэж явах хэрэгтэй гэдэг үр дүнгээс бууж өгч сурангуут бидний амьдралд амар гоё зам болон чиглэл ингээд нэг гарч ирдэг байхгүй юу? Жишээлбэл бодож үзье. Google Maps Агаас Б цэглээ очлоо гэж бодъё. Нэг Улаанбаатараас Шарангол руу, Улаанбаатараас Тархан руу ч юм уу те. 4 цаг зарцуулах байсан байлаа гэж бодъё. Тэнгүүтээ чи нөгөө нэг юм классик нөгөө нэг замаар ингээ явсаар агаад нэг 6 цаг орчим зарцуулдаг байлаа гэж бодъё. Гэтэ чи Google Maps-д итгэхгүй заяа. Зүгээр баг багтай нөгөө нэг авчин ч юм уу ингээл нөгөө нэг яаж явдаг гэсэн замдаа л итгэдэг хэвээр байгаа байхгүй юу. Тэгэхээр чи нэг 2 цагийг ингээ экстра алдаад байгаа байхгүй юу. Шин зам гэдэг зүйл дээр шин зам те шин нөхцөл байдал гэдэг зүйлийг embrace буюу хүлээж авч чадахгүй байгаа хэлбэр гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр энийг амьдралынхан бас хэсгүүдэд бодож үзээрэй заяа. Ямар нэгэн зүйлийг заавал энийг дагуу ийм байх ёстой гэдэг уламжлалт тогтцсон бас зуурцсан сэтгэлгээ чинь өөрөө заримдаа бидний амьдралын хамгийн том хавх болоод байдаг. Тиймээс бид нэр чөлөөтэй сэтгэлгээтэй байж сурах хэрэгтэй гэдэг нь ийм бохгүй юу? Чөлөөтэй сэтгэлгээтэй гэдэг нь юм болгон төгс байх албагүй, юм болгон энийг дагуу зөв байх албагүй. Гэхдээ бид нэр өдөр болгон юмыг хүлээж авахд нээлттэй байвал зүгээр. Тэгээд харьцуулж сурах те. Би энэ ингээд нэг асуудал дээр буугаад өгье. Үнэхээр би хийдгээ хийцэн. Окей. Үлдэгдлийг нь тэнгэр шийдэг гэж.
Гингүүт ингээд нэг чиний амьдрал дээр хамгийн сонирхолтой боломжууд, хамгийн сонирхолтой шийдлүүд гарч ирдэг байхгүй юу? Энийг би зөндөө ч амьдралаасаа ингээд харж ирсэн. Яг л би бас өөрөө фикс сайн те. Яг би ингээд нэг үр дүнгээс бууж өгөөд би үнэхээр хичээгээд үр дүн байхгүй байна. Тэгээ өөр гарц байвал би хүлээж хууд бэлэн байна гэд буугаад өгчөнгөд ягаад чи мэдгүй хизээ хаана яаж гэдгийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ амар гой боломжууд, амар гой шийдлүүд гинт гарч ирдэг байхгүй юу? Яг тэр нь дандаа үр дүнд ингээ хорогдохоо болоо зүгээр л буугаад өгч байгаа тохиолдолд. Сонин. Юу гэж би ярьж байгаа вэ гэвэл шүү дээ 8-ын саваа, хатны саваа хоёр ингээд доошоо. Тэгээ 5-ын саваа ингээд бас ингээд доошоо гарч ирж байгаа байхгүй юу? Бидний амьдралд ингээд нэг гацдаг те. Бидний амьдралд ингээд нэг шийдэлгүй болох үед байдаг. Гэтэ эдгээр нь яг үндэ бидний амьдралын одоо нэг ухаанаа хурцлах нөхцөл байдлыг гаргаж ирдэг байхгүй юу? Тэгээд энэ хоёрын ингээд нэг саваа ингээд өхлийн үзэр доошоо байхгүй юу? Мэйник хэлэх дуртай үг байгаад идэв штэ. Хэрвээ чи зоригтойгоор хаалгаа хааж чадсан тохиолдолд бурхан чам зоригтойгоор хаалгаа нээдэг гэд. Тэгэхээр чи амьдралынх ингээд аль хэсэг дээр чинь одоо шинжилэлт хэрэгтэй байна. Аль хэсэг дээр чи амьдралдаа одоо устгал ч юм уу те хаалгаа хаах хэрэгтэй нэ гэдгээ нэг хараад тэгээд зоригтойгоор ингээд хаалгаа хаах хэрэгтэй ч юм уу те. Зөвлөгөө авчих уу? I said, Yep. Зя. Тэгэхээр Людвигштайн гэдэг философч байдаг байхгүй юу? Людвигштайн болохоор өөрийнх нь номыг 28 жилийн дараа буруу байснаа баталж дахиад нэг ном биччихсэн байхгүй юу? Тэр хүний хэлдгээр юу гэж ярьдаг вэ гэвэл шүү дээ те бид нар түүхээс хичээл сурна гэж ярьдаг. Гэхдээ бид нар түүхээс хизээч хичээл сураагүй байдаг. Амар сонио ойлголт байгаа зү те. 6-гийн аяг доош гарч ирж байгаа. Энэ болохоор чиний ностальжийг бэлэгддэг. Энэ болохоор чиний нэг өнгөрсөн амьдралын туршлага, чиний нэг дурсамжуудыг бэлэгддэг байхгүй юу? Пежо Вонс ингээд болохоор таарат үзрийн хамгийн хүүхдлэг энерги, гэхдээ бас хамгийн фреш энерги байхгүй юу? Тэгэхээр би энийг ингээ юу гэж ярих гээд байгаа вэ гэвэл ч те эцсийн эцэс чиний туршлага гэдэг зүйл чамайг хизээж тодорхойлдог юм аа. Би амьдралдаа иймэрхүү төстэй нөхцөл байдлуудыг ингэж ойлгож байсан. Одоо энэний дагуу болох ёстой гэдэг зүйл яг үүнд худлаа гэдэг. Бид нар үргэлж шинээр юм сурч байдаг. Бид нар үргэлж шинээр амьсгалж байдаг. Тиймээс чи өөрчлөлтөнд бэлэн бай. Яг үүндээ тэр өөрчлөлт гэдэг зүйл чиний ингээд өнгөрсөн амьдралын туршлагатай чинь сөргөөцөлж иж болон заяа. Болохгүй юм шүү. Аюултай юм шүү. Эрсдэлтэй юм шүү. Тэрийг ихтэй хийж үзэж ижил мэднэ үстэй. Тиймээс ингээд шинийг ирэлхийл. Шинийг шин зүйлийг хүлээж авахд бэлэн бай. Жохон цоглог бай. Яолоо амьдрах хэрэгтэй байхгүй юу? Яолоо чинь чи амьдралдаа ганц удаа амьдрна гэсэн үг шүү дээ. Ойлгож байна уу? Тийм чинь яагаад заавал одоо нэг өөрийгөө хүлээд хороод ингээд эрсдэл гэдэг зүйлээс айдаг ч юм уу эсвэл ингээд юмыг дуусгахаас айна гэж дуусах хэвээр байвал дуусгал тэл дуусах хэвээр харилцаа байвал дуусах хэвээр ажил байвал дуусах гол нь дууслаа гэд бүх зүйл нэгээр дуусахгүй дахиад чи шинийг бүтээж чадж байгаа цагт юунд найдын тийм үстэй. Ихрээ орд. Yes. За ихрээ орд. Энэ 7 хоног амьдрал дээр сонирхолтой үйл явдлууд юу болох нь вэ гэдэгт харцгаая. Оо.
Яа. Энэ яг гэтээ яг өмнөх нэг хоног хөр хоёртай амар төстэй байгаа байхгүй World үзэр 8 аяга тэ фул хүзрүүттэй ингээ хамт ингээ гарч ирж байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл ч тэ тэгээ та хэд энэ лоурс үзэр чин доошоо заа амар төстэй байна за өмнөх хоёртай. Дуусах хэвээр юмыг дуусгаа л гэдэг. Тэ. Дуусгах хэвээр харилцаа байвал яа дуусах? Салах хэвээр бол одоо салгал хэрэгтэй гэж л ярьдаг шүү дээ тэ амьдрал чинь. Үнэхээр нь тэгээ болохыг гээд ингээд чадхаар л үзлээ хичээлээ. Тэгээ болсонгүй шүү дээ. Одоо яах? Юуг би яриад байна вэ гэвэл ч тэ эцсийн шийдлийг гаргахгүй бол юунаас та дийн өмнөөс ингэ шийдлийг чинь гаргах буюу дөрвийн саваа ингээд нэг доошоо гарч ирж байгаа байхгүй. Бид нар ингээд баг хахад бид нар лагер дээр тоглодог байсан тэ. Тэгэл байжсэн чинь аав ээж нар ингээл хаалаа дээрээ гээл. Тэгээ нэг найзтай тоглож байгаа шүү дээ. Чаатлахгүй гэж. Энд гоё байна гэл. За. Ханаас нь ингээл нэг юу одоо орой болж штэ ингээд та хоёр орохгүй юм уу? Орохгүй гээл. Үгүй энэ одоо ингээд бороо орлоо штэ ингээд та хоёр ор ингээд даарч ийн ингээд үлсэж ийн. Үгүй эндээ амар гоё байна гэл. Гинт ингээд аавч хоёр гарч штэ дагцтаад надад штэ. Өдөөд байгаа маашаа ингээд тэг өөлээд ордог доо. Тэгэж ингээд дагцтуулан байж ингээд нэг орох уу эсвэл зүгээр ор гэж яхад гяс ингээд нэг орчих уу гэдэг ойлголохгүй юу. Тийм. Юу гэж ярих гэдэг вэ гэвэл бид нар мэдрэмж хүн болгонд байдаг. Биднэрт зүн совн гэдэг зүйл хүн болгонд ингээд байдаг. Бид нар үргэлж мэдэрдэг. Тэр нь үнэн. Гэхдээ бид нар мэдэрсээр юм байж ич, ойлгосоор юм байж ич, гадарсаар юм байж ич үйл хийхгүй, хөдөлгөөн хийхгүй байна гэдэг нь бидрийг дандаа шахаждаг байхгүй. Тэгэхээр ингээд нэг ямар нэгэн зүйл дуусгах хэвээр, ямар нэгэн зүйл ингээд нэг нүдэн дээр чи ингээд нурж байгаа юмнууд ингээд байлаа гэж бодъё л доо. Яагаад тэр зүйлийг нураахгүй байлгахын төлөө үзэлцэнэ гэж галзуу ит яана гэж. Of course чи чадхаа хэлсэн бол одоо харамсах зүйл байхгүй шүү дээ. Чи чадхаараа л ингээд нэг энэ төслийг болох гэж үзлээ. Чи чадхаараа л энэ харилцаагаа болох гэж үзлээ. Эцэц бүх зүйл ингээд чиний ингээд чамд ингээд шудраг бус ингээд байгаад байгаа юм шүү гэдэг чи мэдэрсэн тохиолдолд яагаад энийг hold it буюу тултлан гэж нэг зураад барина гэж. Яагаад? Яагаад гэвэл энэ бүхэн л ингээд нэг яг одоо ингээд дуусчих юм бол надад цаашаа гарц байхгүй юм шүү гэдэг айцтайгаа байгаад байгаа юм бол яад бол мажир шүүзэр доошоо гарч ирж байна. Би энэ үнгээр ерөөсөө ингэж юуг яриаггүй шүү. Нэг toxic positive байдлууд гэдэг та тийм нэг хүчээр нэг юм өөдрөг байх гэдэг гээд би тэр ойлголтыг ерөөсөө яриаггүй. Чамд дотор чи итгэл найдар байгаа цаг цаа. Хэрвээ чи штэ тэ мөнгийг яаж бүтээхээ мэдж байгаа цагт яагаад мөнгийг үрхээс айна гэж. Чи харилцааг яаж шинээр эхлүүлж чадхаа мэдж байгаа цагт яагаад харилцаа дуусгаас айна гэж. Чи ингээд нэг rock bottom гэж ярьдаг те амар том уналтууд. Инээс ингээд гарч ирж исэн туршлага байгаа цагт яагаад чи одоо байгаа зүйлээс айна гэж. Энэ зэргийн зүйл инээдтэй л хэлсэн шүү дээ. Би энийг илүү давч чадсан шүү дээ. Яг үндэ нэг хаалгаагтад нөгөө хаалгыг нэгтгэх нь үнэн л байдаг байхгүй. Бид нар гол нь ингээд нэг тэрнээсээ хамгийн их айгаад байдаг байхгүй. Зөрөгтэйгээр ингээд нэг хаагаас сурчих юм болов. Тэгэхгүй бол ингээд нэг хоёрын ингээд нэг зоосоор бодийн шир ингээд дөрв байгаад байгаа байхгүй. Universe ингээд нэг яалтчгүй шийдэл гэдэг зүйлээ гаргаа. Universe чамаа ингээд нэг шийдлээ гаргахгүй бол одоо би өөрөө хөдөлж эхлэе шүү л гэдэг юм яриад байгаа байхгүй. Амжисаа. Зя. Зөвлөгөө авч үзье. Said, ooh. Oh,
Би яалч хувааж ярих юм байна заяа. Хэрвээ чи ингээд нэг ямар нэгэн харилцаан дээр дандаа нэг ээж шиг ч юм уу, аав шиг ч юм уу ингээд нэг байдаг бол заяа. Наа чи хамгийн том асуудал байгаа байхгүй юу? Юу гэвэл хин нэг кэрлэх амар гоё байдаг. Хин нэг нь сайхан хандах. Хин нэгэнд инэрэнгуй байх үнэхээр гоё те. Гэтэ гол нь бид нэр хитүүлдэж одоо хитэдэж болтгоо байхгүй юу? Хитрүүлж. Асуудал нь юу вэ чи тэрнгүүрээ нөгөө хүнийхэн хөгжлийг хаагаад байдэ. Тэгэхээр чи ингээд бодоод үзээ. Чи ажиллаараа ингээд coworker-ийн өмнөөс ингээд үргэлж ингээд ажлыг ингээд хийж өгдөг байлаа гэж бодоход нөгөө хүн чи ингээд нөгөө нэг өө чи байгаль ингээд хийж өгдөг юм чи одоо энийг дахиад хийгээд өгчлөх гэдэг л байхгүй юу? Хүн туслах гоё байдаг гэхдээ хүнд яг ингээд нөгөө нэг тунгийн тааруулж туслах. Хүнд ингээд нөгөө сайхан хандах гоё байдаг гэхдээ хүнд бас тунгийн таруу сайхан хандах ингээд нөгөө нэг хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Яа тэгвэл ингээд нөгөө нэг энэ 7 хоног чиний хувьд хамгийн том челленж нь чи хүнд үгүй гэж хэлж чадах уу гэдэг челленж байгаа байхгүй юу? Хүнд хязгаар тавьж чадах уу? Давраа. Энүүгээрээ нөгөө хүнийг шийдэж байгаа юм биш ээ. Boundary буюу хил хязгаар гэдэг зүйл чинь нөгөө хүнийгээ шийдэж байгаа юм биш үхгүй юу? Boundary гэдэг зүйл чинь өөрөө анханасаа харилцааг эрүүл явж явахын хамгийн том үндэс байдаг байхгүй юу? Ойлгож байгааз? Яг үүндээ чи өөрийгөө ингээд нэг хүндэлнэ үхээсэж чиний ингээ өөрийгөө хүндэлдэг ингээд нэг шугамчин доороход хүн болгон л яг чиний тэр шугам дээр чинь л ингээд нэг харьцсан шүү дээ. Үнийг хэлэхэд бол. Тиймээс ингээд чи яг өөрийнхөө үн цэнийг эхлээд нэгт ойлгох хэрэгтэй л байгаа байхгүй. Хоёрт би энэ нөхцөл байдал дээр нэг юм халавтай юм шиг гээл нэг жоох хөвгт арчиж юм шиг араас нь гэл гуугээл гээд эрхлүүл яваад байна уу гэдгээс нэг жоох анзаарах хэрэгтэй байна. Тэгээд нэг хил хязгаар буюу баундрыгаа ингээд нэг ухаалаг тавих хэрэгтэй байхгүй. Тэхийн тул ингээд нэг ганцаардхаас айхгүй байх хэрэгтэй шүү дээ. Миний хэлэх гээд ойлгож байна уу? За одоо төрс өдөр нь болж байгаа мэлхий ордныхаа мэлхий гэдэг амтан ч өөр амар гоё. Монгол зүгээр мэлхийгээр орчуулсан уул бол астрологи дээр мэлхий чинь ингээд хавчууд дээ. Тэгээ хорт хавдар. За. Хавч гэдэг амтан чинь өөрөө чигээрээ явдаг. Дандаа хоёр тийш ингэж халахж байдаг. Юу вэ гэвэл ч тэ яг нүүр тулж чаддгүй байхгүй direct conflict-ээс жоох ингэж цухтаад байдаг байхгүй юу мэлхий ордчоо. Тэгээ аль болох ингээл нэг асуудлаас ингээ хол явахсан шиг тэгээ нэтрээ эсвэл аль болох нөгөө хил амнаас ингээ хол ясан шиг аль болох ингээл нөгөө драмагаас хол ясан шиг л ингээд нэг ингээ цухтаад яваад байгаа. Гэтэ энүүгээр ягаад ч юмдгээс хамгийн их драма дүртэй байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг та ингээд нэг амьдралын дээр сурах хэрэгтэй хичээл нь юу вэ? Тухгүй ярианаас хизээчдээ холдчихъя л гэдэг хичээлтэй байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг тухгүй яриа те ингээд та хэд хүний амьдрал хэрүүл гарах хэрэгтэй гэдэг. Яасан агаа минь гэж мэгэл те. Тэгээ чи илүү их тиймэрхүү драманаас цогтос тусам чи драмалгаа илүү их ороод байдаг. Чи илүү их асуудлаас цогтох тусам асуудал нь чиний бүгсийг чи ингээ хазаад байдаг. Тиймээс яг нүүр тулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ мэлхий чин өөрөө тэр хавччин өөрөө гаднах бүрхүүлнэ хатуу доторх нь амар зүйлхэн байдаг байхгүй юу? Тэр нэг таад чи ингээд юу гэдэг шүү дээ нэг эмзэг мэдрэмт хийгээд дандаа нэг юм дотроо ингээд нуух гад ингээд байждаг. Тиймээс ингээд ингээд цухтааждаг. Энүүгээр би таадаг жоок хийж байгаа юм биш. Энүүгээрээ таадын чадвар чинь болохоор яг үүндээ амьдрал хатуу. Хатуу амьдрал ихтэй яаж ч нэг жоохон зөөлөх гадарлаа гэл ингээл нэг авчирч байгаа л одоо ордон юм байлгүй дээ. Яаж байгаа юм бол окей. Тэр introduction яах вэ? Ямар ч лсэн таадад төрс өдөр мэдэргээ. Энэ лоо нэг ямар хүү үлээ болоод гарах нэ гэдэг хэлбэл харцгаая. За. I said ooh.
яг би нэг амар галзуу юм анзаарч ирсэн маа. Яг танаарчных нь ингээд нөгөө дийлэх тохиол ингээд таарад ингээд унших болгонд штэ тий. Нэг common ингээд нөгөө мессеж ингээд гарч ирдэг байхгүй юу? Юу гэсэн үг вэ? Яг өдөж байгаа юм шиг заяа. Та яадаг хайрлаад таадтай ингээ болгыг бүтээчих гэсэн үнийг тоодгүй мөртлөө таалаас нэг ч хоолойгаад идэг хүнийг тоогоод идэг ш. Сонирхож энэ нэг те би энэ залууг засаж чаднаа. Би энэ бүсгүйг засаж чадна гэдэг ингээд ойлголт нь ингээ таад дээр ингээ сонирн байгаад идэв шүү. No. Чи хизээч хин нэг засаж чадахгүй байхгүй юу? Чи өөрийгөө л хэмжилж чаддаг шүү дээ. Онгоц сүрлээ гэж бодъё. Хүчил төрөгчийн маск бид нар дээр бууж ирдэг те. Тэр маск чи яг ирэх юм бол бидрийг зөв ухаан алдуулах зорилготой юм байна л да. Зүгээр бүр хэцүү тохиолдолд таад ингээд өвдөл мэдрэхгүй өрөх гэдэг ч юм уу те. Мэдхгүй байна. Би яг тийм сүрэлд орж үзэж исэн биш. Гэхдээ ямар ч байсан маск ингээд бууж байгаа. Чи хажуудаа 3 настай хүүхдтэй л гэж бодъё. Чи өөртөө маска төрүүлж ингээд нөгөө зүүж тодорхой хэмжээний ухаантай байж иж хажуудлын 3 настай хүүхдэд тэр маска зүүж өгнө үстэй. Тэгэхгүй шууд ингээд тийшээ ингээд нөгөө зүүж өгөхөд тэгээ хоёул өгчээд байгаа байхгүй юу. Эцсийн эцэст өөрийгөө хайрлаж чаддаг л хүн бусад хүнийг хайрлаж чаддаг байхгүй юу. Тэгэхээр энэ 7 хоног болохоор та хувь болохоор яг өөрийгөө ойлгох цаг гарч ирж байгаа. Яг өөрийгөө. Яг энэ 7 хоног та ингээд нөгөө найзууд чинь ч юм уу эргэн тойрон чинь ингээд нэг жоохон хей надаа ингээд өгөөч, хей надаа ингээд өгөөч, энэтрэ гэсэн мангар олон юмнууд ингээд нэг гуйлтууд гарч ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр яг хүн болгон дээр нь тийм ингэж хилэнгүүтээ дараа нь ингээд өөрөө ингээд бүр ингээд ямар ч энергигүй нэ болох гээд байгаа байхгүй юу. Нэ. Яагаад ингээд нөгөө нэг өөрийгөө алан барин бай, өөрийгөө ядраан барин бай хүн болгон тийм гэж хэлээд байгаа вэ гэвэл магадгүй таад буруугаар ойлгогдох жоох муугаар хэлүүлэх гэхээс л айдгалах л та. Энэ хизээ юм болцсон гэдэг ч юм аа тий. Энийг чи яг энэ 7 хоногийн энерги чинь болохоор таадын өдөөс ингээд цацаж өгч байгаа юм. Ойлгож байна уу? Энэ 7 хоног жоох юм байх юм да. Hermit өдр гарч ирж байна. Гэхдээ яг үүндээ ингээд амбиш заяа байна. Нэрээш. Хүний амьдрал нэрэнгээс л амбиш заяа л гэдэг юм байлаа. Чи хизээч хин нэгэнд таалагдаж чадахгүй юу гэх юм бол чи зүгээр маск зүүж чадна. Тэгээ амар гоё юм хэлэхөө. Чи илүү хүнд үзээ ядах тусам өөрөөхөө байсныхын төлөө өөрөөхөө байгаад өөрөөхөө мэдэрж байгаагаар honest ингээ байсныхын төлөө хүмүүс чи илүү үзээ ядагдана. Тэгээ маш олон хүмүүс чамайг орхиж явна. Тэрний дараа яадаг гэж чиний яг байгаа мэдрэлээр чинь хайрлах бас маш олон хүмүүс чиний амьдралаас орж ирдэг байхгүй. Сонир ойлголт байна зү. Тэр нэг англи ном байдаг шүү дээ. Нэр нь юу лээ? Art of Not Giving a Fuck гэх тийм ном байдаг. Тэр ихтэй амар гоё ном. Би бүтээх үед нь харж ирсэн. Чи зүгээр л байгаагаараа ингээд нэг байчихгүй. Чи бусдын ингээд нэг бодлыг өөрчилж чадахгүй. Гэтэ чи бусад хүмүүстэй байгаа яг юм authentic self гэж байдаг те энүүгээр чи бусад хүмүүстэй матчулж чадна. Зөвлөх авч өгье за. Тэгэхээр энэ 7 хоног ингээд одоо чиний гуйлганы 7 хоног л болох юм да. Хүн болгол ингээд нэг амьдрал амар хэцүү би батад хаягдсан чи надад өөрний чийж гэсэн адилхан хаягдсан ингээд нэг шаналж иж өөрөө яаж ингээд нэг давхар мэдгүй жиж бас яг өөр хүнд яаж тусалж чадах вэ те. Тиймээс эхлээ чи өөртөө өнөр тулчих хэрэгтэй байна байхгүй юу нэг. Энэ заавал хаягдах гэдэг утгаар яриа биш. Хааны сава 8 ааха яг зөв болоо доош анх ярьсан те яг чамайг хайрлаа болгыг бүтээч гэдэг хүний араас ингээд нэг чи тоодгүй мөртлөө чамд ингээ I don't give a fuck бүр чамайг нэг тоодгүй хүний араас чи гүгээд байдаг. Хэрэг энэ асуудал чамд ингээ байдаг бол асуудлыг чи гаднаас хайрлж чарлахгүй асуудал нь чи өөрөөс мод байхгүй. Эцэст юу вэ?
Чи өөрийгөө зүгээр хайрлаад ингээд сурсан тохиолдолд чи одоо нэг бусдын араас гүөх шаардлага болчтой. Яг л чи энэ дотор бүрэн бүтэн байгаа юм чинь. Чи дотроо ингээд нэг бүрэн байгаа цагт чи дотроо ингээд өөрийгөө хайрлцсан инх тайван байгаа цагт чамаа хизээч ингээд нэг өвтөх хүнийг чи сонгодгүй. Харин ч үчи бүр салаач үгүй болтойгоо. Маа чамтай ясны оронд очиж нохоо авч тийжээлээ гэдэг ч юм уу те. Энэ л нэг ялцчихгүй ингээд нэг чамд ингээд айгүй олон үйл явдлууд болох гэдэг байхгүй. Олон ч ингээд нэг пи уух мөчүүд гарч ирэх нь бас олон ч хүнээс ингээд нэг гомдоод явах нь гэдэг ч юм уу те. Тэгээд хааны саваа гарч ирж байгаа. Ялцчихгүй юу вэ? Бодож үзье. Чи хүнд үзий ядагдаад сурсан цагт чи хүнд хаягдаад сурсан цагт тэрнийхэн дараа чи өөрийгөө хайрлаад өөрийгөө бас ингээд инхрийлээд нэг юм гоё ня байгаад ингээд сурсан цагт шүү дээ те. Яг л чамааг үнэхээр хүсээд байдаг байгаар чи хайрлах хүн гарч ирдэг. Чи тэр хайрыг ч гэсэн хүртэж чаддаг. Тэр нөхцөл байдлыг ч гэсэн ойлгож чаддаг. Чи ганцаардаад ингээд сурсан цагт яг үндэ чиний амьдралдаас амар гой хүмүүс бас ингээд орж ирдэг байхгүй. Яг л чи хичээх шаардлагагүйгээр хайрлагдаж чадна гэдэг зүйлийг өөртөө суулгасан цагт амьдрал чинь одоо чихнээсээ ногоон гэрэл цагаан шугам болдог. Энэ ингээд нэг лесен гэдэг зүйлийг ойлгоход хамгийн их ингээд нэг араас чинь хүчилж байгаа 7 хоног болж байгаа байхгүй. Тиймээс жоохон ганцаардах байх. Бас ингээд давхраас амар шоодох байх. Тэгээд хүн амьтанда төстас болох үедээ болно, бууж өгөх үедээ бууж өгнө. Эморх үедээ эморно гэдэг чиг те. Айгүй олон зүйл болох нь. Тэгээд гол хичээл нь болохоор өөрийгөө л доошоо хийж болдог юм шүү. Өөрийгөө л доошоо илүү ингээд нэг сэтгэл готролд оруулахгүй. Хэцээ чи ганцаар амьдрах гэж. Зэ арслангийн арт. Энэ л нэг арслангийн арт нь юу болох нь вэ гэдэг хэдүүлээ харцгаа. Би бол амар кофе уусан тэгээ амар сайн нойртой байгаа. Тэгээ энэ рейдинг хийхийнхээ өмнө л ингээд сайн нэг хальт 30 ч юм уу дунцсан байхгүй юу. Яагаад ч нойр. Надад классик амжилт өдөр нь болж байгаа юм бил гэлээ. Оо. За байж арай. Таад нэг сохорсон биш завсан гэдэг үг мэдхөө. Тавар үзэр даашаа, үгээдээш эмфрер даашаа, хатны аяг даашаа, тэгснэ 5-ын заас даашаа, тэгснэ бүр хааны илд даашаа за. Сохорсон биш завсан. Заримдаа штэ те юу вэ? Асуудал нь бид нар өөрсдөө байдаг байхгүй. Хит хитэн зүйл заа. Хааны ил даашаа, хатны аяг даашаа. Энийг нийлэх юм бол би ингэж тайлдیں۔ За. Оны шилдэг токсик мэдрэл модтой харилцааг үлэгддэг. Чи ингээд би тэгээстэй нэг юм драматик те. Яг үндэ штэ те драмад бид нараас өөрсдөө байдаг байхгүй дийлэгдэх бололтой. Энэгээр би юу гэж тайлбарлах гээд байгаа вэ гэвэл штэ те. Би ялчгүй хувааж ярин заяа энэ бүл арслангийн ордыг. Хэрвээ чи амар токсик бүр мэдрэл муутай ингээд нэг хосын харилцаанд байдаг бол заяа наа чи өссөө ингээд норж байгаа байхгүй. Хүссэн үсээгөө. Тэгээд яг ярих юм бол бидний амьдралд гэтээ ингээд энэ сүрэл заяа энэ уналтууд энэ бүх ингээд нэг шархалдаг моментууд харанхуй мөчүүд яг үүндээ бидний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй цаг үе л дээ. Яг эдгээр ингээд нэг байсан цагт бид нэр одоо би энийг ингээд нэг авах юм биш гэдэг байдаг байхгүй 5-ын саваа. Бидний амьдрал заримдаа ихтэй хэрэлдэх үе одоо хэрүүлэх ёстой хэрэгтэй байдаг шээ тий. Яг тэр хэрүүл яг тэр ингээд үйл ойлголцлыг бид нэр яалтчгүй нүүр тулаад давсан чинь
Одоо бүх зүйл make sense болж гэлдэг байхгүй. Тиймээс яалтчгүй энэ 7 хоног мэдрэл муутай токсин гэдэг нэг хүнтэй чи хэрвээ дийл хийж байгаа бол токсикоо дуусгах цаг байгаа байхгүй. Хэлээд дээ шүү дээ. Ямар нэгэн токсик мэдрэл муутай нөхцөл байдал 100% нэгнийх нь буруу биш байдаг. Тал нь нөгөөний чинь буруу байгаа, тал нь чиний бас буруу байгаа тий. Тал токсик нь чи байхгүй юу. Тиймээс энийг ойлгох 7 хоног болсон байна. Энэ 7 хоног. Пихлоо. Эцсийн эцэст бид нэр адилхан энергитэй хүнтэйгэл үргэлж аттракт болдог байхгүй. Тиймээс Монгол ардын нэг гоё үг гэдэг штэ. Хүнийг таныг үл чи найзаар нь харчих гээд. Тийм хүнийг таныг үл их нэрийг нь харчих, нөхрийг нь харчих гэдэг үг гэдэг штэ. Тийм токсик мэдрэл муутай насан гэдэг нэг бид нар өөрсдөө байдаг нэг юм байхгүй. Тиймээс энэ ингээд нэг негатив энерги яг энэ нэг ингээд нэг сүрх ёстой байгаад учир нь орж байгаа байхгүй. Энэ бүх сүрлийн дараа acceptance буюу хүлээмжшүүлэх моментод гарч ирдээ. Ийм байсан болохоор би иймэрхүү нөхцөл байдлуудыг өөртөө дуудсан байж дээ гэдгийг ойлгох таахгүй. Дараа нь яа дээ. Magician гарч ирдээ таахгүй. Одоо жижиг сохорсон байж завсан момент. За одоо нөгөө арслангийн ордныхын бүлгийн ингэж нөө ярьцгаа за. Хэрвээ штэ ингээд болгоё бүтээчээгээд амар их ажиллаад амар их ингээл зүтгэл ингээ байгаад ямар ч ингээ үрдэн гарахгүй. Энээсээ болоод жоохон hermit mode боё жоохон эморцсон байсан арслангийн орных нь ингээ хэлэхэд нь штэ тэ. Бүх зүйл яг үндэ окей байсан байгаа даахгүй. Зүгээр чи яг энэ моментийг ингээ нэг ашиглаад миний үн цэнтэй зүйлүүд юу байсан бэ гэдэг тэдрийгэ ойлгох 7 хоног болж байгаамаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үн цэн. Амар гоё байт юм хичээгээд ямар ч үр дүн байхгүй, ямар ч нэг юм сигнал ингээ байхгүй юм шүү дээ те. Яг үндэ бидний амьдралын хамгийн том сигнал гэдэг. Энэ нь болохоор одоо ч ихнээсээ бүх зүйлийн үр дүн, бүх зүйлийн хөдөлгөөн гарч ирэх гээд байгааг сануулдаг байхгүй. Та анзаарч үзээрэй. Та амьдралын хамгийн гой момент заа бас хамгийн гой мөчүүд ямар үед болдог гэж хоёрхан үед болдог заа. Нэг бол амьдрал чинь сүрц үед болдог байхгүй. Сүрлээд давсныхын дараа. Тэгэхээр эхний бүлэгч ингээд сүрсэн мэдрэл муутай токсик харилцаатайгаа нүүр тулаад тэгээд дуусах нь байна уу гэдэг нөхцөл байдлыг үзэж байгаад. Дараа нь уусаа гоё юмнууд болтой. Нэг болно штэ те. Амьдралд чинь ямар сигнал байхгүй үед. Тэрний дараа яа те. Гинтл ингээл нэг маш гоё үйл явдлууд маш гоё кейсүүд ингээд амьдралд ч орж ирдэг байхгүй. Тиймээс энэ 7 хоногч халуухан 7 хоног болох нь дээ. Тэгэхээр таард мэрэг дээр ингээд нэг танаа энэ галны ордынхан чинь хизээж халуухан байхгүй, драматик байхгүй 7 хоног байдаг юм дөө гэж. Төвлөө авдаг дээ. I got some Зя. Хангит мэ. Хүлээлцэн байгаад 8 илт тантай байхгүй. Амар гоё юм тайлбарлаж өгөө. Би нэг өглөөхөн Instagram-аас нэг нэраа хөхтөн бичлэг үзлээ. Нэраа хөхтөд ингээд өвсөн дээр ингээд тавих гад ингээ эрэнгүүт нөгөө автоматар инстинктээр ингээ хөлөө ингээ дээшээ татаад байгаа байхгүй. Тэгээ яасан гэсэн чинь нөгөө нэг нэраа хөхтийг өвсөн дээр ингээ нөгөө нэг мөлхүүлэх амар чухал байдаг гэдгийг гинлээ. Тэгжиж ингээ нөгөө тэр хүний нервс нь ингээ нөгөө нервс систем амар гоё сэргэг байдаг. Стресс ингээ гормон ингээ багасдаг амар гоё ингээ нөгөө үрдэнгүүтэй байхгүй. Гэхдээ яга нэраа хөхт ингээ инстинктээр хөлөө дээшээ татаад байгаа гэж. Яг бол тэр нэраа хөхт нөгөө төрснөөс хойш ингээд нөгөө зөөлхөн орон дээр ингээд байсаар хагаад инстинктээр тасчихж байгаа гэдэг ойлголт байхгүй юу. За тэгэнгүүтээ нөгөө Африк нэрээ хөгтөч зүг зүгээр байдаг шүү дээ. Анханасаа л угаасаа нүр тулцсан юм чам. Юу вэ гэвэл чиний тэр толгой дотроо ингээд нөгөө бодоод байгаа тэр айдас, тэр сэтгэл түгшил гэдэг зүйлүүд чинь яг үнэндээ
чи өөрөө байсан байгаа байхгүй. Нэг амар хин нэг нь чиний амьдралыг чи алдартай шиг гацаагаад хин нэг нь чиний ингээд нэг боломжуудыг чи хулгайлсан юм байхгүй. Чи зүгээр өөрөө л энэ дотроо төрсэн байсан байгаа байхгүй. Яг тэр нэраа өгчиг инстинкт тэр хөлөө дотоо. Тэгээд тэр нэраа өгтөг баг тасгаад яасан чи нөгөө нэраа өгчин тэр өвсөнд амар дуртай болсон байгаа байхгүй. Яг энэ шиг энэ 7 хоног чи өөрийнх нь тэр нэг айдас түгшүүр гэдэг зүйлүүдийг зүгээр нүүр тулчгаа нэг эмперор үзэр шиг те нэг зөрөгтэйхэн шиг. Тэгээ хил амнаас битгий ай заяа. Эцсийн эцэст чи тэдний өмнөөс амьдраад байгаа мó гэдэг асуултыг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй юм болоо. Яах юм бол хил амнаас битгий заяа зүгээр зөрөгтэйхэн шиг тасыг л гарахгүй. За охины арт. Нэгтээ нойр ихтэй бар арай амар хүрээд байна. Арай шүү дээ одоо. Би ч өчтөр бүр арай л амар ш дунтсан. Сайн ч ингээд нойртой байгаа. Өглөө бүр час үт уусанд жорсон. Тэгээд ларж хэмжээгээр кофе ч ингээ уусан. Тэгээд энэ мэргийн өмнө дахиж нэг жоохон ч гэсэн унтсан. Нойр хүрэйлээ. Яах вэ нойр? За мэдгүй да. За тэр яах вэ? Охины арт. Энэ 7 хоног ямар хөвгчтэй үйлдэлүүд гарах нь вэ гэдгийг хэдүүлээ ингээд харцгаая. Дархны үзэр даашаа. 3 хектат. Дархны үзэр даашаа гарч ирэхээр аял ингээд нэг над чиг амар нойр нүрээл нэг ажиллаа гэдэг нэг хэлдэг байхгүй. Нэг амар буурн авааттай юм шиг тий. Шалтгаан нь болохоор энэ 7 хоног чи яалтчгүй токсик жоохон хүрээлэлтэйгээ пив уух гэдэг байгаа байхгүй. Янаасан одоо чи яаж нэг баахлын тентгүү фестивалууд ямар нэгэн зүйлүүд ингээд нэг болцсон байгаа даа надаа. Асуудал юм би хэлэх гээд байгаа нь хоёрын аяг доошоо буюу чи ерөөсөө vibe нийлээгүй байгаа хүмүүстэйгээ одоо хүчээр гарч орох гээд байгаа нь асуудал болоод байгаа юм болоо гэдэг үзэр байгаа даа байхгүй. Тэгээд угаасаа ингээд хүн амар мэдрэг тэнгүүтээ чи нэг vibe нийлэхгүй байгаа хүмүүст ингээд дунд ингээд байж байгаа шоудаад өглөө ингээд боссон гот ингээд fuck би яг шийдэртэй ингээ гараа гэдэг ч юм уу. Тиймэрхүү өнөд байдаг шүү дээ. Тэр өдөр чи нэг dark байдаг да. Эсрэгээр ингээ vibe нийлсэн хүмүүстэй ингээ хайлт ингээл гарч ороод хөвгчлээ мгээ хийнгүүт хойноос нь яадаг вэ гэвэл амар их хүчтэй цоглог ингээ сэрдэг байхгүй юу. Let's go болохыг бүтээчээ гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар. Тэгэхээр таад ингээ ойлгож үзэх хэрэгтэй. Энэ 7 хоног би хинтээ нийлж байгаа байлээ гэдгээ жоохон нухацтай бодох хэрэгтэй одоо байхгүй юу. 20 минут үзрээр. Яаж вэ гэвэл observation буюу ямар нэгэн мэдрэмжийг хүлээж авах нь амар чухал болж байна энэ 7 хоног. Ажил дээр, найзуудын харилцаан дээр, even хосын харилцаан дээр ч гэсэн би энэ хүний хажууд байхдаа ямар хөө мэдрэмжтэй байна. Тухтай байна уу, тухгүй байна уу? Би энэ хажууд байхыг хүсэж байна уу? Би энэ нөхцөл байдал донд оролцоод ингээд нэг ангаагаад явахыг хүсэж байна уу, хүсэхгүй байна уу гэдгээ эхлээд өөрөөсөө асуучаад дараа нь ингээд нэг шийдвэрээ гаргахгүй бол энээсээ болоод таад ингээд жоохон burn out буюу ямар нэгэн зүйлээс хашрах гад байна гэдэг нэг анхааруулгын ингээд үзэрнүүд гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд ер нь хүн өөрөөсөө асуух нь амар чухал байдаг шүү дээ. Би эдэртэй хамт гарч орохыг хүсэж байна уу? Би энэ хүнтэй баг болж ажиллахыг хүсэж байна уу гэдэг ч юм уу те. Эхлээд заавал асуучаад дараа нь үйлдэлээ ингээ хийхгүй бол шууд ингээ нэг унцах гад байдаг. Тэгээд higher font ингээ нэг justice 2 хүзэр гарч ирж лээ л да. Тэгэхээр энэ 7 хоног ингээ нэг амар сонирн бүлэг байгаа байхгүй юу? Та хэд ялангуяа шүүх хуралтай холбоотой асуудал байлаа гэж үү те. Эсвэл ажилтай холбоотой ингээ нэг асуудал байлаа гэж үү те.
энүүн шийдлийг нь гаргахын тулд заавал консалтинг авал зүгээр байна гэдэг хүзэр гарч ирсэн байгаа байхгүй юу. Жишээлбэл тухайн салбар дээрээ одоо нэг манлайлцсан, толгойлцсон байгаа хүнээс тухайн салбар дээр хамгийн амжилттай явж байгаа хүнээс эсвэл тухайн салбарт консалтинг өгдөг хүн. Одоо жишээлбэл чи хууль эрх зүйн асуудлыг мэдэхгүй байлаа гэж бодоход хууль эрх зүй дээр амар сайн консалтинг өгдөг компани ч юм уу те. Эсвэл амар сонирн бас хэсэг нь салтыг бүр ингээд гэр бүлийн салт малтай амар том салтыг нүүр үзэж байгаа хүмүүс яалчгүй консалтинг авах хэрэгтэй байхгүй юу. Мэргэжлээ ингээд нэг сэтгэл зүйч мэргэжлээ ингээд нэг хуулийн мэргэжлэнгээс гэдэг ч юм уу те. Яг өөрөөсөө илүү хүнээс ингээд нэг зөвлөгөө ингээд авах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тухайн салбар дээр нь тэгэхгүй бол ингээд нэг яг хаана мөрөх гээд байна гэдэг дараачийн амар сонирн мессежл орж ирж байна л да. Угаасаа ингээд бид нэр хайрфанд хүчирчин өөрөө болохоор одоо өөрөөсөө илүү мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авдаг хүн. Зөвлөгөө авдаг үзэр байхгүй юу. Тэгээ justice болохоор өөрөө бас ингээд шудраг өсөй бэлдэж байгаа зү. Тэгээ ялангуяа бодит амьдралын зүйл дээр. Тиймээс та хэд үнэхээр мэдгүй байгаа зүйлээсээ тусламж авахд энэ 7 хоног үнэхээр хэрэгтэй байна гэдэг энерги л байгаа байхгүй юу. Тэгээ хараханд ингээд ойлгочоод тэгээд босдоор бол бууд суушрын байна дөө. За тэр яах. Тэгэхээр энэ 7 хоногийн та ингээд өөрөө чинь болохоор би үнэхээр энэ хүнтэй хамт байхыг хүсэж байна. Би үнэхээр энэ хүмүүс давд ингээд пи ууахыг хүсэж байна гэдэг чинь үү. Би энэ ажлыг үнэхээр эхлэхийг хүсэж байна гэдэг эхлээ заавал өөрөөсөө асуугаад мэдрэмжээ сонсч аваад үйл явдлаа хийхгүй бол дараа нь жоохон харамсгаад байна гэдэг зүгээр ерхий нэг юм утгал байгаа даахгүй хөнгөн хэлэхэд бол зөвлөгөө авч өгөө. За. Hermit. Yep. 5-ын сава 7-гийн ингээд зоостант байгаа байхгүй юу. Тэгээ 5-ын зоостант. За юу гэж ойлгох вэ гэвэл шүү дээ те ингээд ингэж болж байна. Тухгүй яриа гэдэг зүйл хүний амьдралын хамгийн чухал зүйл байдаг. Бид нэр заавал тухгүй яриаг хийх ёстой байдаг зарим тохиолдолд үнэхээр. Хизээч битгий үгээ хэлэхээсээ even тэр ингээд нэг нөхцөл байдлаас ингээд үгээ хэлэхээс ингээд нэг айгаалтай ингээд яа гэсэн ч гэсэн үнэхээр шаардлагатай тохиолдолд чи зөрөгтэйгээр үгээ хэлэх хэрэгтэй. Эцээц чийл ингээд нэг үгээ хэлэх, эцээц чийл өөрийнхөө нөхцөл байдлыг хамгаалахгүй бол өөр хинт ч хамаа хамгаалахгүй. Энэ амар чухал бүлэгт ингээд зориулж байгаа байхгүй. За үлдэгдэл нь бол гайгүй заяа. Зүгээр үнэхээр ингээд тухгүй яриа хийхээс өөр аргагүй байгаа нөхцөл байдалтай. Үнэхээр ингээд нэг хин нэгэнтэй нүүр тулж ингээд авгаа мэн гэдэг ч юм уу. Тэр нөхцөлийг хийхээс өөр аргагүй байгаа охины ордныг хэлэхэд бол яа битгий. Зүгээр зөрөгтэй бай. Тэгэхгүй болохоор ингэж байгаа байхгүй ингээд хатны аяг доошоо гарч ирж лээ л да. Юу гэвэл ингээд нэг чиний талаар юм чинь ингээд бодоогүй байсан хүний ингээд нэг төлөө чи яагаад ингээд нэг амаа юмхаа доошоо ингээд харж суух хэрэгтэй гэж. Hermit гарч ирсэн байхгүй. No болохгүй шүү дээ. Зүгээр зөрөгтэй л байл та. Эцэц чийл ингээд нэг өөрийнхөө амьдралаар амьдрах шүү дээ. Эцэц чийл өөрийнхөө амьдралыг хамгаална үсттэй. Үнэхээр ингээд нэг чиний үнц нь үнэхээр энэ чиний ингээд нэг хийгээд байгаа зүйлийг ойлгохгүй байгаа хүний араас ингээд үхэ хатанд гүнэ гэдэг чинь өөр хамгийн том асуудалгүй юу? Миний хэлэх гэж ойлгож байгаа тийм. Нөгөө бүлгийнхэнд болохоор шүү дээ те одоо чи нэг дургу байх чинь л ингээл нэг найзуу чинь гарын ороо ингээд тийг нэтрээ гэдэг ойлж штэ те. Яах гэж ингэж нэг бас ингээд нэг окей гэхтэй тийм үстэй чадахгүй шээс. Би өнөөдөр эм орно гэдэг ч юм. Тиймээс ингээд зөвлөгөө үзэр нь болохоор зүгээр зөрөгтэй үгээ хэлээ л гэдэг үзэрлээ л да. За тэгээд эцэцд эрхчлөө бол чиний гарт хизээч тааруут ингээд нэг чиний амьдралыг ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг зүйлийг хэлэх хэрэг байхгүй. Сонголт бол чиний гарт чамд иймэрхүү ингээд нэг энержис байна. Тэгээд энэ энержисийг ашиглаа чи яа нү вэ нүү? Эрхчлөө. Бай.